тайван байлгана гэд нөгөө гэр бүл нь яг энэ хүнийхээ байдал тохируулж амьдрахаараа хэцүү. Гэтэ тэрнгүү архины асуудалтай давхар хамгаалалд орсон эхнэр хүн өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хайцсан байгаа шүү дээ. Яаж тэр хүнийг уулгахгүй байх уу? Уулгасны дараа яаж зогсоох уу? Тэгээ юугээд хэлжүүл уудаг үлээ гэд өөрийгөө цэнэд өөрийн хүсэл мөрөөдөл дуртай юм бүр байхгүй болсон. Тэгээ эрүүл болж ядчих хат дахиад бас ингээд арга ивэр нь явах гэж жоохон хэцүү. Тэгэхээр хувь хүн өөрөө одоо тэр уур гэдэг нь шүү дээ. Тэр уур бага насанд суугдсан бидгийг. Уур гомдол байна. Гомдол тийм. Тэгэхээр энэ уур гомдол бага насны айл үед хэн суулгацсан бэ гэдгээр нөгөө далд хумсрыг удирдах ингэж ярилцаж ил гаргаж тэрнтэйг ажил сурах хэрэгтэй. Сайн байцгаана өрх мэнд үзэгчдээ сонсогчдоо за та бүхэнд энэ өдрийн мэнд төргий ганцхан миний хөтлөн хөргөдөг өөрчлөлт подкастын ээлж нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За миний өнөөдрийн зочноор клиникийн сэтгэл зүйч Тунгалаг гэдэг. За одоо донтолтын төрлийн хүмүүстэй ажилтдаг юм зочин хүрэлцээрсэн байгаа. Ингээд урлаг хүлээж авч хүрэлцээрсэн танд баярлалаа. Баярлалаа. Үзэгч сонсогчдоо бас өдрийн мэнд төргий. За манай Хөгтөнгөр радио 82.9 100.9 дээр FM-ээр явахаас гадна за YouTube-оор бас Facebook-аар ингээд цацагддаг. За тэгэхээр бид хоёрын ярилцлага бол нэлээд хүнлэг үжиг гэсэн учраас бас олон үзэгч сонсогчдод хүрээсэй гэж хүсэж байгаа. За Дунгай маань бас өөрийнхөө талаар үзэгч сонсогчд манд очихын танилцуулах хаана төрж өссөн, айлын хидэх охин. За ер нь энэ мэргэжил рүү яагаад сонгох болсон, гэр бүлийн нөлөөлөл байна уу, ах дүүс дотор байсан уу, эсвэл ер нь энэ мэргэжлийг сонгондоо гэж сургууль дахта төлөвлөж ирсэн үү? Энэ талаараа үзэгч сонсогчд маань. За намайг Сэндэг Огтой Тунгалаг гэдэг айлын том охин. За сургууль цэцэрлэг гэдэл одоо хүмүүсдэг газруудаар одоо талбаруудаар явж байгаа хүмүүжид ирсэн. За энэ мэрэгжлийг анханасаа яг эзэмший гэж юу н бодоогүй. Би хуульч болно гэсэн зорилготой байсан. За тэгээ Сүхбаатар аймагт хуулийн чиглэлээр конкурс өгсөн ч одоо оноо дотоод орж чадаагүй. Тэгээд Улаанбаатар хотод ирээд одоо ямар ч сургуульд сурах боломжгүй ингээд сууж байгаа хооронд сэтгэл зүйч гэсэн одоо сурыг та гэд тухайн үед тэр сэтгэл зүйч гэж юу ч мэдэхгүй одоо ямар мэрэгжил юу хийхээ ч мэдэхгүй орж сурж исэн. За тэгээд төгсдөө бас л хангалттай сайн ойлгоогүй явсаар нь байгаа төгсөөд тэгээд одоо наркологи эмнэлэгт сэтгэл зүйчээр ажилд орсон. Эмгэгсэл судлаар бас кредиттэй сургалтаар сурсан. За тэр цагаас эхлээд ер нь бол донтолдог гэж ямар одоо өвчин байдгийг, ямар асуудал байдгийг, яаж ажиллах ёстой юм, би юу сурч мэдэх ёстой, ямар туршлах, эзэмших ёстой юм, энэ болгоныг өстой ууггүй төвчээртэйгээр сурч мэдхийн төлөө явсан. Дунд нь бол үнэхээр төвчээр алдаад өстой нэрээ шал угаагаад явсан ч барилга бариад явсан ч баг амар юм уу гэж бодох шантрах үйл зөндөө байсан. Гэхдээ хэдийгээр хүсэж зорж энэ сургуульд орж энэ мэргэжлийг эзэмшээгүй ч гэсэн төгссөнийхаа дараа одоо өвшүүлж байгаа хүмүүс маань ингээд эдгрээд сайхан болоод явж байгааг хараад өөрийн ирэхгүй мэргэжилтэд дурлсан байдгийг. Тийм. Тэгээд нийтдээ одоо ингээд эмнэлэгт ажиллаад 20 жил ажилласан байна. Эмнэлэгт наркологийн чиглэлээр донтолтын асуудалтай, сэтгэл хөдлөлийн асуудалтай ийм хүмүүстэй ажиллаад 20 жил болсон байна. Маш их хугацаа юм тий. Би бол донтолтыг бас тийм сул дорой хүмүүсийн зан чанар биш ээ. Тэгм энэ бол бас нэг тийм сэтгэл зүйн юм асуудал эмгэг юм уу гэж анзаардаг. Тэгэхээр бол та 20 жил энэ хүмүүстэй ингээд ажиллаж байна. За ер нь дунд нь шантрах үе гарч ийн гэн. За энэ бол зайлшгүй чинь донтолт өөрөө дотор олон төрөл байгаа гэж анзаардаг. Архитектийн тийм үү, архитект тамхи, мөрөтэй тоглоом. За яривал энэ чинь маш их задардаг юм шиг дотроо төрөлнө. Ер нь энэ төрлийн ингээд хүмүүстэй ажиллаж явах за гэр бүлийн хань ижлийн хувьд одоо хэр хүлээж авчээ. За бас дэмжижээ юу. За түрүүн бас ингээд болох үед тохиолж ихэд за болсон дээр юм уу дээ чи өөр юм хийсэн дээр ингээд баг ажил гэрч холдоод өөрөө ч баг стресстэй байна уу гэсэн юм тохиолдод гарч ивэ. Манай гэр бүл миний энэ ажил мэргэжлийг аюул дэмждэг. Нэг ч удаа бойл байрг гэж хэлж байгаагүй. Харин бүр ингээд энэ тэнд хэрэгтэй ном байх юм бол авчраад өгчдөг. Тийм одоо ном сонин одоо сэтгүүл ийм гарсан байна гэдээ унш гэж хэлдэг. Тэгээд нэг хэсэг би нэг жоохон завсралсан ажилласаа нэг жил гарan. Өөр юм хийж үзэх гээд шантарсан байна шүү дээ. Тэг чи одоо 10 хэдэн жилийн дараа хүртэл байгаа байхгүй юу. Тэгээд жил гараа ажиллаагүй байжгаад за энэс өөр одоо надад хийж чадах ажил ер нь байхгүй юм байна. Одоо хийж чаддаг ажлыг хийе гэж буцаад ажилдаа ороод
одоо энэ чиглэлийнхаа ажлыг ингээ хийсэн. Уцаар яриа зарим үйлчлэгч зөвлөгөө аваад ингээ уцаар яриа штэ мэрэгжлийнхаа ямиг ярина. Тэнгүүд маа нөхөр сонсчод ёо миний өгшин чи одоо энэ ажлаа ярьсан чи ямар гоё юм бэ гэд нөхөр хүртлээ гэдэг энэ дуртай байдаг. Мундаг байна тий. Тий манай гэр бүл айгүй сайн дэмжин, айгүй сайн ойлгоно. Гэр бүл ойлгоно гэдэг чинь ер нь бол бидний хувьд одоо ажил мэргэжлийн хувьд нөгөө үр дүн гарах, ажлаа сэтгэл тайван амар амгалан хийх, өөрөө бас стрессгүй байж бусдад үйлчлэгээ үзүүлнэ шүү дээ. Тий. Таны анхны үйлчлэгч одоо баяр жишээлбэл эрэгтэй эмэгтэй ямар ч хүн байж болно. Тэр одоо анхны үйлчлэгч авч явах танд ямар мэдрэмж ирнэ өөрт төрж исэн. За би ер нь энэ чиглэлээр одоо сая ингээд энэ хүмүүстэй холбогдлоо шүү дээ. Цаашдаа явж чадахгүйгээ те. За би эдгээр хүмүүсийг ойлголцохгүй гэдэг юм мэдрэмж төрдөг шүү дээ. Анхны үйлчлэгчтэйгээ яацхад ямар мэдрэмж авч ирсэн? Анхны үйлчлэгчтэй ярьж байхад яг анхны үйлчлэгч болоод би өөрөө ч мдээгүй юу ярьснаа ч санахгүй. Тэр хүн ч яаж одоо хандж ирснийг тухайн мөчд болоод яг ер нь бол нэг айхтар мэдрээгүй. А гэхдээ дараа нь эргээд ингээ бодно штэ. Тэгэхээр би мэдээж шал түүхий. Эста тэгэл дураараа л ярьсан баг. Ямар ч буруу зүйл бол хэлээ. Буруу зүйл бол хэлээгүй. Та ийм байдалд оржээ. Энэ бол буруу шүү л гэж заа түндээ зөвлөсөн баг. Тэгээд дараа нь бас нэг шүүмжлэл ч юм уу те хүлээж авч исэн. Чи өөрөө те архин донд хөвчин арх гэдэг юу гэдгийг чи мэдэхгүй. Тэ гэр бүл ямар асуудалд ордгийг шартаар хүн яадгийг мэдэхгүй. Чи надад зөвлөгөө өгнө гэж байхгүй. Би чамаар заалахгүйгээд хаалгас аваад дөрөвний хаалгас аваад гараа явж ирсний сандгийн тэр мөчөд за би нэлээ их мэдлэгтэй болох ёстой юм байна. Мэдээж тэр хүн тэгэж хэлсэн байхад би дутуул юм ирсэн байх гэдэг шүү. Тэгэл эмчнэр рүү надад маш их тусалсан. Наркологийн эмчнэр, сэтгцэн эмчнэр маань одоо тэр үед нэлээ их сургалтууд явагддаг байсан. Эмчнэрийнхаа дунд ороод ерөөсөө цаас дэвтэр үзэг бариад л эмчийн амнаас ямар үг гарна уу, надад ямар хэрэгтэй мэдээл гарна уу бүгднгийн бичээл дагаа явдаг байсан. Тэгээ тэгсээр хагаад жил гарангийн дараа нэг эмч маань магтажсэн урам өгөөд жилийн өмнөхөд л одоо дэвтэр цаас бариад л хэний амнаас ямар үг гарах нь гэж бичиж аваад явдаг байсан тий. Одоо жилийн дараа гэхэд ийм одоо мундаг одоо мэрэгжилтэй болцсон байна. Үнэхээр бахарч ин гэд хэлж байгаа маань надад бүр ингээд айгүй гоё санагдаад тэг бүр ингээд тийм хариуцлага бас нэмэгдэж эхэлснийг ойлгож эхэлсэн тий. Ингэж одоо магтаж ингэж урам өгж байхад би энэс илүү байх хэрэгтэй гэдэг бодол төрөөд хариуцлага төрөөд ингээд явсан маш их юм уншсан. Тэгээд нөхрөөсөө нэг удаа бас зэмлэл авч исэн. Чи надтай хамт суугаад тий тавтаахан шиг ингээд нэг киноч үзэхэ болчихжээ чигээд гомдож исэн. Тэгэхэд би нөхртөөгөө хамт сууж байгаа мөртлөө кино үзэж байгаа штэ. Гэхдээ би номоо уншиж суудаг гэсэн. Тэгэхээр би одоо бодож хахад бол би энэ мэргэжлийг эзэмшчихээ. Тэг бас аяг дурлсан байдгийн. За тэгээд дээрэс нь мэдээж донтолтын асуудалтай, сэтгцийн асуудалтай янз бүрийн хүмүүс худлаа ирнэ л да. Гэтэл гэр бүл надад авчрахтаа энэ хүн худлаа яриад байна. Энийг нэг шийдээд олоод бидэнд туслаач гээл одоо ихнэр хүүхэд эмээ өвөө тээж аав ингээд дагуулад ирж байна. Тэгтэл нөгөө хүн чинь ямар ч одоо нөгөө ичгүүр сонжуургүй те худлаа ярд өөдөөс харж байгаа ингээд худлаа ярддаг. Энэ байдлыг би ялгаж таньж мэдэх хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ хүний би дотоод зүрх сэтгэл рүү бүр мэдрэмж рүү н орж сурах хэрэгтэй юм байна гэд. Тэгээ үндсэндээ ерөнхийдөө тал тухамсар гэдэг сэдв рүү орж судалж одоо ингээ өвшөвчтэй яриад сууж явахдаа тэр хүнийхээ мэдрэмж рүү одоо ингээд ордог байх хэмжээнд би одоо сурахын төлөө хичээсэн. Одоогийн байдлаар яг хичээж байна. Тий. Ер нь бол арх болон бос төрлийн тонтолтой хүмүүс яг үнэлтэд бие үзэл асар өндөртэй байдаг. Эсрэг талаас ирж байгаа энэ хандлагыг үгүйсгэж яадаг. Энэ зайлтай, овжин тийм хүмүүс байдаг. Яагаад гэвэл эн чинь нөгөө өөригөөч мэдэхгүй байгаа яг үндэ бол F10 гэдэг одоо архилтын тонтолтыг тодорхойлсон байдаг. Тэрийгээж мэдэхгүй. Ер нь бол би ингээд баг нэг бол уугаад үхье. За нэг бол одоо хандах нь эмч хандна. За эмч дээр очихоор ер нь хүлэн зөвшөөрөлт айгу муутай очдөг. Тэгээд нэг гэр бүхнээ гал намжих маягаар ламбо, спралкод ингээд нэг явдаг. Энэ бол санхүү эдийн засгаар бол хохирол амсч яадаг. Мэргэжлийн эмчтэр өөртөө туслах гад гар сунгаад байдаг. Залжин овжин мих гаргаж ингээд цухтаагаад байдаг. Ер нь бол эцсийн дүнд бол одоо хүн нэг л амьдран те эрэгтэй эмэгтэй альч насны хүн. Тэгэхээр эн чинь донтолтонд өртчих юмсан хүн бодож явахгүй.
өөрөө нөгөө нэг нарийн цэнгэ уулт идэлтэй зохируулан хэрэглэж чадахгүй байгаа учраас хяналтаа алдчихжээ гэж ойлгоод байгаа. Хоёрт миний хараа бол энэ найз нөхдийн хүрээлэл, ажлын хүрээлэл бас нөлөөлж гэнэ үү? Нөлөөлнө тий. Харилцалтын талаар ер нь жоохон нэлээд тодорхойлоо ярьчих гэж бодож байна өнөөдрийн нэвтрүүлгээрээ. За. Архин дондох өвчин гэж байгаа тий. Донтолт. За тэгвэл тэр хүн ер нь яагаад донтсон юм? Анханасаа эхээс төрөхтэй донтовч байгаагүй. Тий? За ингээд ажиллаж явахын хугацаанд судлаад ингээ үзэж хахад донтогч бай, сэтгэл хөдлөлтэй ч бай, ямар нэгэн асуудалтай байгаа хүмүүс дандаа тэр хүүхэд наснд авсан гэмтэл сэтгэл зүйн таагүй байдлаасаа зугтах гэж тэр одоо таагүй байдал өвдөлттэйгөө нүүр тулхаас айж ямар нэгэн зүйлийг хэрэгжилж донтож одоо мартахгүй бодохгүй мартах гэж шүү дээ тий. А эрүүл хүн бол тэр асуудалтай эрүүлэр нүүр тулаад яаж зохицуулах вэ? Тэ дараа нь эргээ бодогдсон ч яавал одоо надад ач бүгдлэхгүйгээр ингээд чихний хажуугаар өнгөрдөг болох вэ гэж ажнаа да. А гэтэл зарим нь ягаад гэвэл заавал арх гэдэг зүйлийг хэрэгжилж тэ бусад бодисыг хэрэгжилж ингэж тэрийг мартахнах гэж тэрнээс зүхтааж байгаа юм. Тэгэхээр хүүхэд наснд авсан гэмтлүүд их байдаг. Хүчрхийлд их өртсөн те. За хүчрхийл нь өөрөө гадаад дотоод гэсэн хоёр хүчрхийл байна шүү дээ. Гадаад хүчрхийл гэдэг маань хүүхэд наснд авах ёсгүй хүчрхийл. Энэ нь бол мэдээж одоо нөгөө үг хэлээр доромжлох, хараах, зүхэх, загнах те санхүү эдийн засгаар боож хаах гэдэг чинь ингээд хүчрхийл 4-5 төрлийн хүчрхийл байж байгаа. Энэ бол гадаад хүчрхийл. Энэ гадаад хүчрхийлээс болоод тухайн хүүхдийн сэтгэл зүй гэмтдэг, айдаг, түшдэг, гомддог, ганцаарддаг тий. Энэ байдлаа явсаар агаад нэг удаа ингээд нэг 100 г ч юм уу 50 г амсангууд тэр нь дарагдцсан мэдрэмж авдаг. Таатай юм шиг, зориг орсон юм шиг. Ингэж явсаар агаад эндээ өөрөө тасал болоод зуршаад энээс өөр аргагүй юм шиг. Хамгийн найдвартай хурдан арга нь өөрөө уугаад масураад ингээд согтоо тасарчээ гэдэг юм бодолтой. За тэгвэл дотоод хүчрхийл гэдэг маань өөрөө тэр архийг хэрэглээд уусан хүн маргааш ямар байдалтай босч ирэх вэ? Би ерөнхийдөө байвд. Би махад сэтгэл зүйн хувьд бол нэлээд хүнд байдалтай тий. Дотроо маш их гутарсан, одоо шаналсан, айсан, түгшсэн. Зарим хүмүүс баг ингэж хооронд хүчрхэж юм билүү гэдэг бодол орж ирэх. Энэ өөрөө дотоод хүчрхийл. Ойлгосон тий? Гадаад хүчрхийлэл маань өөрөө дотоод хүчрхийлийг бий болгодог. Дотоодоос өөрөө өөрийгөө одоо хамлаад байна шүү дээ. Гомдж гин, гунж гин, гутарж гин, айж гин, түгшж гин. Энэ маань өөрөө дотоод хүчрхийл болчдөг. Ингээд энэ байдал маань давтагддаг. Нэг мэдхэд 5 6 хоног, 10 хоног уудсан байдаг. 7 дор болцсон байждаг. Гэхдээ энэ уулт маань өөрөө тухайн хүний асуудлыг хизээж зохицуулж шийдэж өгч чадахгүй. Энэ бол донтолт. За тэгвэл идэгрэл гэж яриад байна. Идэгрэл гэдэг маань тухайн хүн энэ зүхтаагаад байгаа энэ мэдрэмжтэйгээ нүүр тулна. Өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Энэ бол идэгрэлийн анхны алхам. За идэгрэн гэхээр хүмүүс уухгүй бол болоо гэж боддог. Уухгүй бол болоо биш байхгүй юу? Ууж исэн үеийн тэр хуучин ойлголт, бодол, хандлага, төсөөлөл, дадал, зуршлаасаа салах хэрэгтэй. Тэгжиж бүрэнгүйцтэй идэгрэн. Жишээлбэл одоо стрессээ тайлахын тулд ууж болдог гэдэг бодлыг өөрчлөх, хандлагыг өөрчлөх, дадал зуршлыг өөрчлөх хэрэгтэй. За тэгээд арх уудаг хүмүүс, донтсон хүмүүс маань нэг ясандаа тэгэхээр дандаа мэдрэмжээ буруу ойлгодог гэсэн үг. Тийм байгааз? Тийм байна. Буруу ойлгодог, буруу үйлдэл хийдэг. За эдгрээд ингээд алхам хийгээд уухгүй болцсон хүн ч гэсэн мэдрэмжээ бас дутуу буруу ойлгодог. Жишээлбэл одоо уухгүй татгалзаад явж явах үедээ хүн одоо ядардаг. Яагаад ядарч ийн гэхээр нэг алдсан цаг хугацаагаа олж авахын тулд арай илүү эрч хүчтэйгээр ажилдаг, амархаа мэдэхгүй ингээд ажиллаад эхлэнгээд ядарнаа да. Энийгээ татгалзаж байгаа эрүүл болж байгаа хүн ядарч ийн гэж ойлгодгоо би ганцаардаад байна гэж ойлгодог. Тэгээд би ганцаардаад ахын уухаа болцсон чинь ганцаардж ийн хэрвээ ингээд би ууж исэн бол найз нөхдөөгөө нийлээд ганц нэг пи уугаад стрессээ тайлч ийн гэж ойлгодог. Тэ? А үлсэд цангасан ч юм уу тэр үедээ миний уур хүрээд байна. Үлсгэр хүн ер нь жоох уур хүрдэг шүү дээ. Тэгтэл эрүүл хүн бол уудгүй хүн бол
өлсөд ийн гэж мэдээд хоол идчихин тийм үү. Тэгтэл донтогч хүн яах нь вэ? Миний уур хүрээд байна. Яагаад чи уур хүрээд байна? Архитаа холбож удна. Тэгээд идэх юм одоо ингээд нөгөө шууд л одоо идэхгүй нэ шүү дээ. Уур хүрэх ингээл нэг юмд гомдол хин нэгнээс өө хайгаал тий. Тэгээд уураа дарахын тулд хүн яадаг лээ гэдэг тий. Уудаг, тайвширдаг гэдэг нөгөө нэг бодлын холбоос нөгөө архитаа холбоотой бодлын холбоос архитаа холбоотой мэдрэмжийн холбоос нь сэргээд ингээ уудаг асуудал гардаг. Тэгэхээр ер нь бол донтогч хүн татгалзахын тулд тодорхой хэмжээгээр ганцаар бол энийг барахгүй. Заавал сэтгэл зүйч мэрэгжлийн хүмүүстэй чиглүүлэхтэйгээр энэ асуудлыг шийддэг. Тий. Хүмүүсийн алддаг зүйл би өөрөөрөө чадна, тий. Гүрийж байгаа гайгүй болчих штэ. Хаядаал нэг ууж жилд нэг юм 2 удаа хот яах вэ гэдэг юм. Үгүйсгэл явагдаад байдаг. За нэг жишээ нь энэ үгүйсгэл хүлээн зөвшөөрөлт хангалттай яваагүй тохиолдолд тухайн хүн өөрөө мэдрэмжээ буруу ойлгох гэдэг тал байх гэдэг шүү дээ. Бүгдөө уялдаа холбоотой. Нэг залуутай би одоо сэтгэл хөтөлбөрийнхаа дагуу ажиллаж ирсэн. 3 сар гарангийн дараа хараажаар тэр залуу ингээд аягүй гой өсөж хөгжөөд ойлгоод аягүй мундаг яваад байна л та. Тэгээ би хэлж ирсэн. Чи аягүй мундаг болж байна. Богинохон хугацаанд ингээд өөрчлөлт гараад аягүй сайжирч байна гэсэн чинь ууртаагаар өөрчлөлт гараад байгаа юм бол миний амьдрал тий ажил амьдрал яагаад юм новшин байгаа юм. Надад бол засагдсан харагдахгүй байна. Ингээ уурлаад. Тэгээ би хэлж ирсэн. Чи өмнө ингээд нөгөө идэх, уух, найзлах, нөхөрлөх, зугаа цэнгэ бүх юм дандаа архитай холбоотой байсан. Таагүй зүйл боллоо уудаг, таатай зүйл боллоо уудаг. Бүх юмд архи дагалдж исэн. Тэр үедээ чи жинхэнэ өөрийн одоо мэдэх ёстой мэдрэмжээ чи мэддэггүй байсан. Дандаа буруу мэдчихсэн. Одоо чи одоо таатай болсон таагүй янз бүрийн мэдрэмжүүдийг зугаа цэнгийн бүх асуудлуудыг чи архихгүйгээр шийдэж архихгүйгээр нөгөө мэдрэмжүүдтэйгээ чи нүүр тулж байна гэсэн чи эсрэг бодож байна. Бодож ирсэнаа юу ч хэлэхгүй бүр цорхоод болцсон. Эн чинь жинхэнэ мэдрэмж байна штэ гэж. Энэ тэгэхээр нөгөө ирүүлжээд эхэлсэн хүн тэгээ өөрийгөө хүлээн зөвшөөрсөн үгүйсгэлээ давтсан хүн маань өөрийнхөө жинхэнэ мэдрэмжтэй нүүр тулахаараа өөрөө ирэхгүй одоо бүр цорхирж уйлаа тий энэ л юм биш тэгээд бүр ингээд дэвцдэг зарим тэгж одоо мэдэрдэг дотоод үнэ сэрэж мэдэрж гэн гэсэн. Тий дотоод хүнээ сэрэж мэдэрж гин өөрийнхөө нөө бодит үнэн мэдрэмжтэйгээ нүүр тулаад ирүүлэр өмнө бол дандаа архитаа зохицуулждаг байсан. Яг таны сая нөгөө мэдээлэл эхлэхэд яригдчихсэн эхээс төрөхөд ийм онцлогтой төрөг байхгүй юу? Ер нь бол өсөж өндөөсөн байрны хамт ажиллаж байгаа хамт олон найз нөхдөд хүрээлээс ийм олбол маягаар олж авсан ийм л төрлийн зүйл. Тэгэхээр энэ гээгдэх боломжтой гэж анзаардаг. Энэ яг над дээр нөгөө нэг ойрхон байгаа учраас таатаа сонсогч байна л да. Яг л би ч өөрөө хэрэглэж байсан хүн. Одоо татгалцаад би чи 15 жил болох гэж байна. Мондог байна. Тий, яг тусал айраг амсахгүй, тусал пяв амсаагүй явж байна. Мондог. Тэгэхээр энэ бол нөгөө би бол яаж ажиллаж байна гэхээр би 24 цагаар ажилладаг. За маргааш өглөөний нарыг ирүүл харнаа. Ганзаа. Тэгэхэд бол өнөөдөр хүмүүстэй те мууд сайдж болохгүй зөв харилцаанд орно. Хоолундаа үлсэн цагтаа идэнэ. За машин зэрэгээр ийм газраар зорчин гэдэг эн чинь энгийн хүмүүс бол ингэж л амьдарч байгаа. Тэгэхээр ийм харилцаанд л орж өөрийгөө хянж явахгүй бол яг түрүүний таны хэлсэнчлэн өслөө гэж уудаг, уур хурлаа гэж уудаг, гомдолж уудаг, баярлахаараа бас уудаг шалтгаанаа ч мэдэхгүй. Яг үндэ бол. Би одоо баярлалын өмнө бас дурдчихсан. Тэнд найзын ихнэр төрөхөд уудаг. Тэнд аавын ихнэр аргангаад аавын одоо найзын аав өнгөрөхөд би энд ууж идэг. Тэнд эрдэнэтэд байшин бариад найраа хийхэд би эндээс ууж идэг. Ямар ч харилцаа холбоогоор ч уун. Шээ засуулаад уун, шинэ амьс аваад уун. Зүгээр уухаа хөрөөл шалтгаан. Зүгээр хинийхэж мэдэхгүй морь төрөлхөж уун. Тийм л онцлогтой. Шалтгаан бол өстой асар их шүү дээ. Уухгүй байх шалтгаан бол бас байна. Хайртай гэр бүлээ амар амгалан байлгах, аз жаргалтай, тавиалан байлгах, хүүхдүүдийн нүдийг тийм болгох. Одоо чинь давхар хамаарлын ингээд ихнэр өвчлцдэг. Тэр орчинд байгаа хүүхэд өвдчихдэг. Ингээд энэ чинь гэр бүлийн өвчин болж хувирдаг. Энэний цаана асар олон хүмүүс хууд уураг, хүргэн бэр, бүр ажлын хамт олон. Ингээд бүр баг арай дүүргээрээ санаа зовхгүй. Улсаараа санаа зовж байгаа. Ер нь бол нуулгүй л гэхэд одоо энэ гадаа хүүтэнд хөлдөөд өгчгээд халуун нарны гिचүүдэгээд тэр олон хүн санаа зовж нойргүй хоолгоо хонж байгаа аврах мэдтгүү айлын хойморц суугаад л уйхан замбуудын ингээл дулаал хурдаа сууж идэг. Ер нь мөнгө нь багсад хоймроос доошо
явж байгаа тэгэл үе тавьцаа очиж нэг хоног төөрүүл тэгэл хөөгдөд гардаг. Мөнгө нь байгаад бярн байгаад ингээд дуустдаг жамтай архисны юм. Хувь тавилан бол. Гисэн ч энэ сайхан торгон дээл, сайхан том зангаа, сайхан том офс ингээд төрөл бүрийн орчинд архилт явагдана. Өнгийн өндөр үнэтэй виски ч уун, орчин орчинд уун. Гэхдээ өөртөө байнгын хамгаалт тавиад байдаг. Би гудамд гараад лаз шилдэггүй явж гэнэ үү? Би тарамшаанд орсон байна уу? Яг үнэ. Мөнхийн ингээд машин зэрэг байгаа одоо бөөрхийгээр дөрвөлжин байшингаа зааж томорсоор байгаад ер нь эцсийн мөчд бол хяналт явж чадахгүй өхөл болж явдаг. Хамгийн амар. Одоо над дээр ч гэсэн яг амьдрал дээр ингээд янз бүрийн гашуун дуршлага найз нөхөд ах トゥ дээр гараад ингээд тэгвэл тохиолж ус учраас би энэ дээр том мессеж авч ирсэн. Энэ түүхийг давтаж болохгүй шүү ганцоо. Энэ яагаад ингээд бидэнд бол над дээр ийм зүйл тохиолдож байна. Энийг яагаад засаалуулж болохгүй гэж чихээс төртөө сүүл амлалт төрсөн хүн штэ. Яагаад сайхан тусч нинжин сэтгэлээ алдчихва. Яагаад хар устай хойлоод ингээд харьцаа хандлагаа өөрчилж үүжээ гэж өөргөө мэдэрсэн би яаж болж. Тэгээ зогсолт хийгээд одоо 15 зал гэж махиж штэ. Хүмүүс намайг гоочлно. Магтана. Лам болоо юу, Есүс болоо юу вэ? Наадуу ондгор чинь тэмцэж байгаа маа өөрхий бас нэг зөв ирэх хүн байх, зөв ваа хүн байх гэж. Ер нь донтолтын өвчний одоо мэржлийн талаас танаас соход анхны 3 шинж тэмдэгч хэлбэлээр илэрх байдал нь яаж илэрх боломжтой вэ? Архитны хэрэглээтэй хүн дээр. Архины 3 архины хэвтэр гэдэг шиг тий. Архины хэрэглээтэй хүн ер нь ууж захта уугаад нэг лац пив ч юм уу уучаад зогсоож чадахгүй өргөжлүүлж даварч хитэрч уудаг. Энгийн хүн бол нэг пив уучаа за болоогийн явчихна да. Ажил амьдрал одё гэсэн явдаг шин. Гэтэл хэрэглээтэй одоо хэтрүүлэн хэрэгэлтэйг хортоогоор хэрэгэлдэг архин донд хөвчтэй хүн бол ерөнхийдөө даварч уудаг. Ер нь хамааралтай болох гэдэг бол даварч ял гэсэн. Даварч ял гэсэн. Нэгээр эхлээд. Эхлэхдээ бол ганцныг ууга болоо шүү гэж байна шүү. За хоёр дахь гол шинж нь мэдээж хэтрүүлсэн бол маргааш шаартна. Тэ? Яа. За шаардсан болвол шар тайлж. За шар тайлдгүй маа гэхэд ажлаа алдна. Тэгээ би өвдөд ин гэж худлаа яриад одоо ажлаа тасалдаг ч юм уу. Яг хөө зарим нь шараа архиар тайлдаг ч байна, тайлдаггүй ч бас байна. Тий. За тэгээд мэдээж үгүй гэж хэлж чадахгүй ууж байгаа бол архины асуудалтай л гэж хэлнэ. Тий. Чадахгүй л байгаа бол. Манай монголчуудад бол би тохируулан хэрэглээ, стандарт хэрэглээ гэдэг зүйл огтоосоо байхгүй гэж үздэг. За тэгээд архины асуудалтай хүмүүс бас одоо нөгөө түрүүн хоёлоо ярьж байгаа дундуур нь таслаа, өөрчлөлт, эдгэрэл гэдэг зүйлийг яриадсан. Би хүмүүстэй хэлдэг өөрчлөлтөгчтэй асуудаг байхгүй юу? Ямар зорилгоор одоо эмнэлэгт ирвэ? Ямар зорилгоор над дээр ирвэ гэхээр архинаас гарах гэж. Тий. Өргөс авчиж хэлээ. Тий, архинаас гармаар байна. Гэр бүлийнхэн ч энийг архинаас гаргадаг гэд. Одоо аюу амарх юм ярина штэ. Тэгээ би ингээд ярилцж хагаад бас энэ хугацаанд юу харсан гэхээр нэгэнт архинаас татгалзах байгаа бол тэр хүний өөрийнх нь одоо амдаа хэлж байгаа үг нь бол архинаас гарнаа л дахиад уумааргүй байна. Хизээч уухгүй гэдэг үгийг хэлж байгаа боловч энэ цэвэр логик утгаар бол буруу үг. Зорилгоо буруу тавиад ийн гэсэн үг. Тийм бааз. Тэгэхээр би энэ зорилго нь өөрчилж өгдөг. Эрүүл амьдрна. Би цаашдаа эрүүл амьдрна гэдэг зорилготой. За одоо чи бодоод үзээрэй те. За нөгөө талд нь би дахиад уумааргүй намайг архинаас гаргадаг би архинаас гарна гэдэг зорилго тавья. Чамд аль нь илүү гоё өгөөжтэй, гоё наадтай сонсогдож байна. Тэгэхээр одоо нөгөө архинаас гармаар байна, архинаас гарна те гэдэг үг маань өөрөө арх гэдэг үг байгаад байгаа биз. Тэгэхээр энэний цаана тухайн хүний ухамсар болоод далд ухамсарт нь нөгөө л архины тухай одоо бодол, хандлага, төсөөллүүд нь байгаад байна гэсэн үг. Тэр бол холдохгүй. Тасрахгүй байх гэдэг шүү дээ. Сануулад байна шүү дээ. Сануулад байна гэсэн үг. Тий. Одоохондоо яах уухгүй жолн дараа нь уунаа гэдэг л санаа гараад байна. Үлдээд байна тий. За тэгвэл нөгөө талд эрүүл амьдрнаа. Би цаашдаа эрүүл амьдрна гэдэг зорилго тавья. Энийний ард юу харагдаж байна? Төсөөлөл нь. Тэгж байна. Эрүүл амьдралгаац яавал эрүүл амьдрах вэ гэдэг дээр төвлөрөх юм бол эрүүл амьдралын төлөө хүн хичээнэ. Ядаж ид эрүүл амьдрахын тулд би хөдөлгөөний хоол, эрүүл хоолоо идэ, эрүүл хүмүүстэй нөхөрлөе ч гэдэг юм уу. Архины тухай бодохгүй байгааз. Тэгэхээр ерөөсөө л сэтгэл зүйн эмчийн мань хөтөлбөр нь өөрөө яг эндээс эхэлдэг. Зорилгоо зөв тавь. Зорилгоо зөв тавьж эхлэх гэж байна.
Тэгэхээр эрүүл амьдрна гэдэг зорилго чи өөр яг арнаас татгалж байгаа хүмүүсийн хувьд шууд бас наалдахгүй. Тэгнь. Ямар хүнд нь наалдаад ямар хүнд нь наалдахгүй нэхэр чин сэтгэлээсээ хүссэн хүнд нь энэ одоо эрүүл амьдрал гэдэг зорилго тавиад энэний дагуу хоёлаа ингээд цаашдаа ингээд ажиллая гингүүд наалдаад байгаа юм. Ямар хүнд нь нөгөө наалдахгүй нэхлээр хүсээгүй. Би хаяа яагаад ууж болохгүй, би ямар гудамжинд гарцсан аригч нь вэ? Би надад бүх юм байгаа. Хаяада ууж болно гэдэг хүнд наалддгүй. Тэгээ өөдөөс ярихдаа яаж уухгүй явах юм? Цаашдаа уухгүй гэж байхгүй би. Залуу хүн штэ. Баяр ёслол болно. Тийм. За тэгвэл тааруул да гэхээр тааруулж бол чадахгүй штэ гэдэг. Тэгвэл уухаар бас өвчин штэ гэдэг. Тэгээ одоо яах гэдэг гэхээр уумааргүй нэг гэж. Тэгтээ цаана ер нь бол яг нэг эргэлзээтэй байгаа хүмүүс дунд нь л байж идэг. Эргэлзээтэй байгаа хүмүүсийг яг нэг чиглүүлээд зөв тийш нь залаад зөв ойлголт мэдээлэл өгчих юм бол огт амсахгүй эрүүл амьдрал дээр хүрч чаддаг. Тэгэхээр тэр одоо гарах гэж байгаа, татгалзах байгаа эргэлзээтэй байгаа хүмүүсийг зөв чиглүүлэх нь чухал байдаг. Тэгэхээр энэ анхаарал гэдэг үнэт зүйл. Бид нар хүүхдийг анхааралтай суугаад төвлөрж байгаад хичээлээ хий гэж яриад байдаг. Миний хувьд бол хүмүүстэйг энэ анхаарлыг арай өөр зүйл дээр нь төвлөрүүлж ажилладаг. Эрүүл амьдрал гэдэг дээр нь. Таны ярьслууд төр сайд урдгаж байна. За би ч гэсэн өөр дөр ингээ анзаарч байхад хүнд ерөөсөө л чин хүсэл байх хэрэгтэй. Түүнээс ганц ихчтэй ихч маань бидний намайг чирэл янз бүрийн газараар явдаг л байлаа, ламдаал бөөдөл ингээл сүм гэл явлаа л да. Чинь нөгөө гаргалгаал хайгаад байгаа юм. Гэвч энэ бол ер нь аюур дээр анзаарч гал намж яхал асуудал юм билээ. Тухайн үед одоо ажил хамт олонны нэр хүндийг алдахгүй байх, гэр орныхоо итгэлийг алдахгүй байх энийг ингээд хэсэг хугацаанд л зогсолт хийдэг болохоос төдийлөн нөгөө өөртөө шударгаар хандаж чадахгүй юм билээ. Тэгэхээр ер нь эцсийн мөчд нэг амьдарч байгаа учраас яагаад өөртөө нэг шийдвэр гаргаж чаддгүй юм бэ? Насан туршсан бож. Тэгээ ер нь хэнд ирээд чи ер нь сайн чанараараа яаж хүмүүс нөлөөж гүйгүүлсэн юм бэ гэдэг өөртөө тэр яриад ингээд бичээд ирдэг. Ирэхээр ганц удаа өөртөө нэг шударгаар хандаад хүсэх хэрэгтэй юм шүү гэдэг. Ингээл чин хүсэл төрж ирсэн. Бичиж айгүй их суларж ирсэн би. Тийм, бичих айгүй чухал. Ганц би олон жил явсан. Тэгэхээр намаа нөгөө хянах харах те одоо ингээд хардах сэрдэх хүн байхгүй учраас өөртөө шударгаар л тулж ийн гэсэн үг байхгүй юу? Нүд тулж штэ. Сулгай амжилттай ингээд алдан оноогоо бичээд одоо миний дэвтэр ингээд бомбоос хуудсан ингээд орцсон нөлөөсөнд маань ингээд тийм дэвтэр байдгийг одоо нэг хоёр тэгж өөрийгөө сулж ирсэн. За дараа нь бас ер нь надтай төстэй те алдаж онжоос өөрөөсөө ахив насны үнтэй уулзч учраас бас сангил сайхан уйлаад аргагүй хүн чинь ингээд багтарчдсан юм байлаа. Ер нь бол нэг олдмол төрмөл биш олдмол учраас ийм уулд идэлтэй үедээ ингээд нэлээд их хүмүүсийг гомдоосон те нэтрэгээд асуудлуудаа хөндрүүлсэн байт юм. Тэгээд ижил төстэй хүн дээр яриа цаахан уйлаад тайвшраад ингэж ийсэн тийм залуу хүн байна ч одоо ингээд 35 настай харин ухсралаад ингэ нэг чамд айгүй том ирээдүй шүү дээ ганцоо. Хичээгүүл чамд бол чиний бүх зүйл чиний гарт байгаа. Өчигдрийн одоо би нэвтрүүлэг дундаар хэлдэг. Өчигдрийн тэр новшин дурсамжуудаа хай. Сайн сайхан дурсамжуудаа авч үлд. Яг одоо энэ цаг мөч бол боломж. Бүр цаг, минут, секунд бүгд боломж. Энийг чи зөвхөн бие болон өөрийнхөө хүчээр дийлжгүй ийм бусад архины асуудлаас татгалж байгаа хүмүүст найзал нөхрөл хамтын хүчээр шийдвэрлэх боломжтой гэдэг. Ингээд боломжийг ингэж ашиглаж чадвал чи хожим амар амгалан одоо бурхнаас бэлэг ирэх маягаар те ингээд амьдрна гэсэн юм зүйл хэлж өгч ирсэн. Тэгээ би энийг бол юу амьдралынхаа мөрдлөг болгоод 24 цагтаа шингээдэг. Тэгээ таныг өнөөдөр өрдөг хол шалтгаан болвол за ингээд эмчтэй уулзаад болон ангаахлаас ингээд архины хамаарт бол бусад төрлийн донтолтой хүмүүс үйлчлэгээ авдаг. За нуулгүй хэлэхэд энэ чинь 50% очдгүй маа. Нөгөө нэг дарга зэргийн ингээд албан тушаал мэдгч гэдэг дуучин жүжигчин болохоор олон танигдсан болохоор нэр үнд унчих гад байдаг. Мянгад болцсон байдаг. Хэдэн мал ард үлдээд шуурганд явчихвээ гэдэг айгаад байдаг. Хөөрөнгө мөнгө хамтын амьдрал ажил албан тушаал карьер гэдэг ингээд эмнэлгийн хаалгыг татахгүйгээр бурханлуу байдаг маш олон хүмүүс байдаг. Тэгээ би таныг өрдөг онцлог болвол бас эдгэр хөрөлц хүмүүс зориулт та ном бичсэн байна. Мэргэжлээсээ шалтгаалаад номоо өгж байгаас надад та. Тэгэхээр би таныг нөгөө яагаад нэвтрүүлэгтээ орж ингэж өнөөдөр бэлгшээгээд байна гэхээр эмнэлэг домлогт очиж чадахгүйгээр бас яалганы цаанд тэгж үлдээд байгаа хүмүүс энэ номтой танилцаад ингээд бас өөртөө ажиллах юм боломж гарч байгаа юм уу би танаас тэгж ойлголт аваад байна зөв үү? Зөв. Тэгэхээр нуулгүй хэлэхэд ирчүүд болон за эмэгтэйчүүд ялангуяа энэ донтолт архитектурын асуудал өрчгөрөө
ийм эмнэлгийн үйлчлэг авч чаддгүй. Ах дүүгийн нэр хүнд би одоо дурдаад байна шүү дээ. Найз охтууд маань мэдчүүл яана. Зэрэг айрамд байсан анжууд мэдчүүл яана. Одоо оюутан цагууд маань ингээд хүн өөйгөө их нэрээ хичээж амьдэрдэг. Ингээд олон хүмүүс хаалганы цаана бурхны орн руу явж байгаа учраас ингээд бие даагаад энэ номыг уншаад судлаад ингээд өөртөө ажиллах юм боломж байгаа юм байна гэдгийг би олж хараад байна. Одоо ном сурчлаад Ирландад амжилттай. Энэ гаргалгааг мэддэггүй. Ер нь юм архины болон донтолтын төрөлтэй хүмүүс зориулагдсан ном төдийлөн их байдгүй, новлог байлгээд. Тэгээд мэрэгжлийн ингээд хүн та ингээд донтолтын төрлийн хүмүүс зориул ном гаргасан би бас бусад хүмүүсийн хүмүүс баш баяртай байна. Та 3 дахь номоо бичиж байгаа гэсэн тий. Тэгэхээр тэр номоо бас ингээд үр дүнтэй сайхан гаргаараа. Тэгээд имлэг мэрэгжлийн байгууллагын хүмүүс нь аваад тэтгэр хүмүүстэй ингээд бас ажиллахтаа хэрэглэх тий. За мөн одоо хэрэглэгч хүмүүстэй гэр бүл байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүнд ч одоо юу бэлгэлэх хүн дандаа нөгөө нэг шилтэй цэнхийг бэлгэлээд байна. Тэгэхээр тэрнийхээ оронд ингээд тий ном бэлгийн дээд шүү дээ ном. Ингээд нэг хөөрхөн өгчөд мэдээж энийг үгүйсгэж шиддэг. За арайч би нэг иймдээ тулцгаагүй шүү. Нэг ийм ном авчирч наваа бүтээд доошоо гэдэг шиднэ. За ерөнхийдөө дараа нь аваад дээш нь тавьсан байдгийн. Тэгээд тэр хол байж байгаа ч гэсэн ингээд ойртуулсан байдгийн. Дахиад өөрлөгөө ойртуулсан байдгийн. Алхам. Тэгээд нэг мэдэд бариад сууж идэв. Ийм маягаар л ер нь бол нөлөөлдөг юм байлаа. Надад яг амьдралаар ч тохиолдчихсон. Ялангуяа би ийм зузаан ном уншнахад миний толгойд багтдаггүй байхгүй юу. Юу гэсэн ч үгүй би одоо ийм байдал дээр хүрчээгүй байлгүй дээ. Тэгвэл чи номоо уншихгүйгээр ингээд мэрэгжлийн сэтгэл зүйчдэр одоо өөр дөр ч очиж зөвлөгөө авъя л та. Хамтдаа ингээд асуудлаа шийдэхээр юу гэж би одоо юм гудамж гарцсан биш. Зохицуулаад би бас өөрөө ухаагаад буугаад идгээтэй зохицуулаад амьдраад байгаа чинь намайг ингээд л үгүйсгээд байт. Тэгэхээр энэ ном болвол ямар ч орчинд өөрөө аваад орчих шүү дээ. Туслан лагер дээр уул руу сарвч руу ингээд хин нэг хараа хяналтанд биш хүсээд ингээд уншиж эхэллээ. Тэгэхээр эндээс өөрийнхөө гаргалгааг олоод харж байгаа хөхөд түрүүний миний ярьдаг ямар шалтгаанаар уудгаа мэддэггүй байхгүй юу. Гомдож удаггүй, баярлж удаггүй, амжилтан дээр дөрөөлж удаг юм, алдаан дээр дөрөөлж удаггүйш мэдхгүй яг нь болгүй л гэд. Хэрвээ тунгалаг өнөөдөр ингээд найзуудтайгаа шоож захтаа намайг ганцог дуудаг бол би санд гомдоод идэх байхгүй юу. Би өмнө дайсан ш тэгэхэд одоо энэ нэг 5 цаастай болчоод энэ хороолт шоож захтаа намайг дуудахгүй ийм л хөгийн хөөхөн ш тэгээд. Тэгвэл би энд бас ууж чадна ш тэгээд би чамдаа нийлүүг зууж ид. Дараа нь чи бас надаас нэг тийм гомдол аваад ганцоо ямар хоншоргүй залуу бай. Надаар баахан дайлуулж иж одоо ингээд наваад байхгүй бас л гоншгож ид. Ер нь дуудаг байх бас дуудахын хүлээгээд уцаа чагнаа сууж идэх тохиолдол байгаа. Тэр ууртын миний хүрээллийн орчинд бол би хаана хэн хинтээ нийлж байгаа бүгд мэдээлэл авцсан байдаг те. Ийм өвөрмөц тийм нэг уяач тийм мэдрэмтгий хүмүүс. Хамгийн харамсалтай нь энэ зүйл нь удаан хугацаанд өөрийгөө танихгүй саргал амь насаа алдаад байгаа хамгийн гол учир. Харин тийм. Тэгэхээр би танд одоо өнөөдөр бас ингээд Монгол ирчүүдийн за ирчүүд гэхгүй бас эмэгтэйчүүд аягүй их асуудал өртөөд байгаа нуулах их сүүлийн үед. За бас залуу охтууд бас нийлээ хэрэглээ өндөр болоод байна. Юу яагаад энийг мэдээд байна гэхээр би бас хэрэглэгч байсан үед одоо нэг археологийн төв дээр очиж ярьцлах хийдэг уулздаг л таas. Тэгээд албатын эмчилгээний дээр очиж тусалдаг. Өөрөө нэг асуудалтай байсан учраас ийм зүйлээс татгалзах боломжтой шүү гэдэг үүднээс. Тийм учраас одоо та ялангуяа энэ эмэгтэйчүүд ирчүүд одоо яг аль талын талбар дээр илүү өртөөд байна. Хоёр тэдний ингээд танилуу яаж гинэ хандаж чадчихэв нөө. За ирчүүд маань төрхөө хандна штэ. Эмэгтэйчүүдээс 35-аас дээш насныхан бол ханддаг. Тэрнээс дотгошоо одоо ер нь бол 28-тай охтууд ч байна. Бүр 3 дахь үедээ орчихсон. Тэд нар бол өөрийгөө асуудалтай болсон гэж бол бодохгүй яваад байгаа. Зүгээр ингээд туршлагаас ингээд ажиглалтаар ингээд харж байгаад бол сүүлийн үед эмэгтэйчүүд маш олон болсон. Тэгж байна. Голцоо ганцаараа залууж чаддаг. Тий, нуугдмал байдалтай. За энэ яагаад ингэж вэ гэхээр голцоо гэр бүлийн асуудлууд нэгдүгээрт. Хоёрдугаарт сүүлийн үед харагдаж байгаа нэг асуудал би хэн болцсон юм бэ? Би юу нэг яг юу хийгээд яваад байгаа юм бэ? Энэ амьдрал ямар утгагүй юм бэ? Би өөрийгөө танихаа боллоо гэх ийм өгүүлэмжтэй залуучууд бас их болсон. Гэхдээ эмэгтэйчүүд тэгэхээр өөрийгөө таньж мэдэхгүй байгаа нэг асуудал байгаа шүү дээ. Иннээсээ болоод бас донтолтонд өртөд байна. Одоо нөгөө бага насанд олж авсан сэтгэл зүйн шарах гэдгээс гадна дахиад сонирхлоо зорилгоос тодорхойлж чадахгүй байна. Тийм. Чинь өөрийгөө алдчихад байна. Одоо тэр өмнө хэлдэг шиг аав ээж гэрт хамтаа амьдарч байгаа хүмүүсийн бүх хүмүүсийн асуудал болж байгаа байхгүй. Тэгэхээр тэр үндсэндээ ээж аав бол одоо яг бүтэн нойртой онохыг хичээдэг бол хүүхэд болвол тэрнээс илүү нойргож хандах тохиолдол байгаа. За гэртээ онохгүй дайчин орцонд нэг хэд он, подволд нэг хэд он. За ингээд найзын нэг хэд он ингээд айлаа шахагдал гардаг л та. Тэгэхээр ер нь бол
бас таны энэ одоо яригдж байгаа бидний асуудал бол цаашдаа бол бас гэр бүлөөр орчд юм байна. Тий, цэвэр гэр бүл. Хэрэглэгчээ бол одоо тодорхойлчихж байна. Тэнгүүд тэр хүнтэй чинь харилцаа үүсгэхийн тулд эхнэр хүн гэмтснээс мэддэггүй. Тэ? Тий, давхар хамаарлын яагаад хашгичаад байдгийг мэдгүй, давхар хамаарлын гэдгийг мэдхгүй, барилж гомдгооч мэд баг архинаасаа дор авиртаа болчдөг. Одоо тийм орчинд өссөн хүүхдийн анзаарах зүйл би энэ эрхүүд очиж явж байгаад анзаарч ирсэн. Архины ирлээ таавтаа учраас архины ирлээ үнтэй суугах хүсдэггүй. Тийм учраас огт архины ирлээгүй эрхтэй үнтэй суудаг. Тэгэд өөрөө ч архийг хэрэгэлдэггүй насан туршдаа. За гівч уурлах байдал, баярлах байдал маш ноцтой илэрдэг. Одоо та хоёр ингээд гэр бүл болчлоо, хоёр хэрэглээтэй хүний хүүхэд хоорондоо суучаад хоёул огт хэрэглээгүй гэр бүлийг үүсгэж штэ. Тэгэхэд ер нь жоохон маргаан зөрчил үүсгэд энэ шилэн аягийг аваа шууд танил шийдэх хэмжээний үйлдэл гаргадаг. Тэрийг бол мансуурч хүн гаргана штэ. Уулна. Эрүүл хүнээс тийм үйлдэл гардаг. Тэгэхээр сэтгэл зүйн үед тийм маш том эмгэгтэй болдгийм байна хүүхэд. Тэгэхээр одоо та хоёроос энэ архиталт эмгэгтэй залуужаад байна гэдэг чинь эмгэгтэй хүүхэд төдийлөн биеийг хамгаалах чадвар муу. Тэгээд энэ ерөөсөө хурдан энэ айдсыг дарах энэ муу мухагаас дүргэн холдох шалтгаан нь архиталт. Ингээд нөгөө түрүүн хэлдэг чиг гэрээс орноос жоохон дайжаа явж хахад энийг хэрэглээтэй хүмүүс маш овчноор олцолдог. Яг үнэ. Хувцлах, хооллох ийм маягаар ингэж ягаад мансуурад оруулдаг. Тэгэл хүсээгүй жирэмсэлт, хүсээгүй хэрэг төвгийн зөрчилд хамаардаг. Та голчлон одоо энэ дондлын төлөө хүмүүстэйгээ ямар арга барилаар ямар одоо онцлогоор ажиллаж байна? За миний гол ажилдаг арга барил маань онцлог гэвэл далд ухамсарын төвшөнд ажилдаг. Яагаад далд ухамсарын төвшин бэ гэхээр архин донд хөвчин одоо сэтгэл готрол бусад асуудлууд ер нь бол бид түрүү хэлсэнтэй хүүхэд насанд цугцсан таагүй одоо дурсамж гэмтүүд тэгээд дотоод гадаад хүчрхийл ийм зүйл байдаг. Энийгээ таньж мэдж хүлээн зөвшөөрч нүүр тулж сурж иж одоо энэ эдгэрэл гэдэг юм явагдана. Тэрнээс эдгэрнэ гэдэг маань тийм ч гоё зугаатай ажил бол биш. Тэ өөрийнхөө одоо хатуу хөтөө гэмтэлтэй байгаа мартахыг хүсэжсэн зовлонтой байгаа тэр мэдрэмжүүд асуудлуудтайгаа нүүр тулж тэрийгэ дахин бодож сэргээж тэ ингэн гэдэг бол тийм гоё бол биш байх гэдэг нь шүү дээ. Гэхдээ энийг чиглүүлэхтэйгээр тулхоосоор арга байхгүй. Тэгжээ сая эдгэрнэ. За тэгээд ялангуяа дондолтой хүмүүстэй ингээд ажиллаж байхад далд хумсарт нөлөөлж ийж тэр зүйлсүүдийг гаргаж ирэх нь шүү дээ. Зүгээр нэг ингээд өөдөөдөөс харж сууж байгаад ярилцаад асуудлыг шийдэх асуудал биш. Тэгэхээр би ер нь голцоо дандаа ганцаарчилж ажилладаг. Нууцлын гэрээтэйгээ ингээд ажиллана. За тэгээд ингээд эдгэрэл явагдаж байхад нэг чухал зүйл байдаг. За ингээд хөтөлбөрийн дагуу сэтгэл зүйн ингээд хийгээд явлаа. Дараагийн эргэх холбоо хяналт гэдэг юм аягүй чухал байдаг. Энэ дээр ихэнх хүмүүс аягүй их алддаг. Жишээлбэл эдэрлийг би таргалт турах гэдэг үйл явцаар тайлбарж өгдөг. За би ч бас нэлийн таргалсаа нэг хэсэг. За тэгээд турах явцдаа тураах цайгаа уугаал үзжсэн эхний нэг сар бол жин стендэр хараажаар ингээл буугаал тэрнтэй би өөрөө баясаа турж ин гэл тэ. Тэгээ хоёр дахь сар руугаа ороод ирсэн чинь жин дээр гарсан чинь жин бууха болоод тэгэнгүүт нь за энэ цай одоо худлаа болоо явчлаа шүү. Шал дэмий юм боллоо гингүүтээ буцаж идээд бүр өмнөхөөсөө таргалсан байдаг. За тэгвэл энэ таргалтын явц юу гэх эхний нэг сарын хугацаанд бүр ингээд шууд тэ турж байгаа нь мэдэгддэг. Хоёр дахь сар дээр яагаад жим бууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа гэхээр масаараа турж эхэлдэг юм байна. Жинхэнэ турах процесс чинь. Тэгээд 3 дахь сар руугаа дахиад жин дээр гарахлаар баг багаар бууж харагддаг. Ингэж турах одоо үйл явц явагддаг юм л да. Тэгвэл эдгэрэл бас юм байдаг. Эхний нэг сарын хугацаанд нөгөө тухайн хүмүүс эдгрээд ингээд ирч хүчтэй болоод нөгөө мэдрэмжүүдтэйгээ нүүр тулаад эрүүлэр одоо хинэгнээс татгалзаад сурна штэ. Тэнгүүд хүн болгон ямар гоё болцсон, царай зүч хүртэл гоё болсон байна. Чи чадчих штэ гэл урам өгнөд. Тэрэнд нь нөгөөд чинь ингээд баясдгийг. Өө би чадчих юм, нэрээ энчгээр явчих юм биш үү гэд. Хоёр дахь сарда эхлэнгүүт яг нөгөө турах процесс шиг хинч эргээд тоохоо болно. Одоо ингээд угаасаа энэ хүн ингээд явж байгаад гайгүй болчин доо. Зарим нэгэн хүмүүс нь уудаг хүмүүс нь холдож ирнэ. Нөгөө ирүүд хүмүүс нь хараахан ирээгүй байх хугацаанд ингээд нөгөө ганцаардл ч юм уу ингээд янз янзын асуудлуудгаа жинхэнэ нүр тулдаг үе эхэлдэг. Энэ үед нөгөө эдгэрэл авах гэж байгаа нөгөө донтогч маань шууд одоо ундаг.
намайг одоо хинч тоохоо болчлоо. Нөгөө өвдөлттэй мэдрэмжтэйгээ нүүр тулаад надад амар хэцүү байна. Архигүйгээр энийг зохицуулахад хэцүү байна гэдэг ингээд эргээд нөгөө зовлон тэ таагүй байдалтай эргээ орчдөг. Тэгээд уугаад эхэлдэг гэсэн үг. Дахилт өгч чинь. Тэгвэл яг энэ 2 дахь сар гэж яриад байгаа жинхэнэ үйл явц маасаараа турдаг гэдэг энэ үйл явцтай жишж байгаа энэ сар дээр л жинхэнэ одоо сэтгэл зүйчийн чиглүүлэг дэмжлэг хэрэгтэй болдог. Гэр бүлийн дэмжлэг хэрэгтэй болдог. Өөрийн төсвөр төвчээр хэрэгтэй болдог. Энэ дундх үеийг давчих юм бол цаашдаа овоо сайхан явчих шүү. За тэгээд өөрт чинь бас айгүй баяр хүргэе гэж бодож байна. Өөрт ингээд түрүүн ярьж хахад асуудалтай байж хагаад асуудлаа зохицуулаа шийдээд ингээ 15 жил болсон байна тий. Энэ хугацаанд бас зөндөө олон хүмүүс туслаад дэмжиж явдаг маань өөрийг чинь бас авих эдгээдэг. Ягаад тэгэхээр би зарим хүмүүстэй өөрсдөө хэлдэг. Тодорхой хугацаанд эдгэрчээд зарим нэгэн асуудалтай хүмүүстэй зөвлөгөө өгөөд тэдэнд туслаад яваарай. Энэ нэг тухайн хүний эдгэрэх нэг үйл явц. Нэг сургалт болж өгдөг. Ягаад бусдын өмнө хариуцлага хүлээж авах. Тий, бусдын өмнө хариуцлага хүлээж байна. Би тунгалагдчихад тусалцсан учраас асуудалтыг би шийдвэрлэхэд өөрөөр нь нөлөөлж штэ. Тий. Нөлөөлчөд би асуудал хүртэх юм бол аюултай. Тий, аюултай. Нэгдүгээр тэр хүнд зөвлөгөө өгөө тэр хүнд туслаад явхаар өөрөө тэр хүн одоо өөрөө өөртөө итгэл нь улам бүр нэмэгдэж идэг. Тий. Тэр хүн зөвлөгөө өгснөөр л би сураад байна, тий, өсөөд байна, хөгжөөд байна гэсэн. Бусдад нэг өмнөх байдлаач орж хардаг. Тий, өмнөх байдлаа орж хардаг. За би ч бас нэг хэдэн жилийн өмнө нүд ингээд л өндлөө ихсэл тогтож харж чадахгүй дууны өнгө цаашаа орцсон холмолцаал тэ нэг хулгай асуудал хайрцсан шиг тэр ингээд нэг юм байсан үе байгаа шүү. Тэр өөрөө нөө мэдрэмж нь бас орж ирдэг. Тэгээд би өөрөө энийг туулцсан учраас за ийм шүү. За чи бол нэлээ хөөр өнөхөр шүү. Бас энийгээ дараараа чи бол их дуугаа тэ нээгдэхгүй 100 г татчихэж юмаа ярьдаг хүмүүс шүү дээ. Тэгэхээр хамаагүй их сайхан дуулъя л дашгүй бол тэгээд дуулж болж гэн шатар үрж болж гэн ууланд алхаж болж гэн. За зарим үед одоо хүмүүс ч яах вэ? Бөхөө ярина уу, машина ярина уу, бүсгүйгээч ярина уу гэх ямар нэгэн байдлаар энэ архитектал улс ингээд идэрж явах явцад би ярилцлагын төвчний өвчин гэж анзаарсан. Ярилцаж арх 100 г татчих хүмүүс ам уралдан ярьдаг байхгүй юу? Миний 10 уурхаа би нэг сайн 20 хүн залуу зогчоод ирлээ. Тэгээ надад 200 г алтуу гэдэг ингэж ам уралдан сэдв булаач ярьдаг байхгүй юу? Тэгээ 100 г байхгүй архины хэмжээ жоохон багасаад ирэхээр дууга хураах, унжих гэдэг юм байдаг. Ширээ хэдий илвэгэн төдий шинэ дуун чангарч ам уралд ярьдаг. Тэгэхээр энийг эрүүл рүү сольчих хэрэгтэй байхгүй юу? Кофегоо уугаад, цайгаа уугаад тэгээ энэ цан сонирхдаг юм байна, дугуй сонирхдаг юм байна. Ингээд юм ингээ сонирхолтод толгуурлаад тэр явах. Хоёрт яг түрүүн өөрөө чи ярианд дурдж байна л да. Хамгийн том айхтар үзэгдэл нь архитлаа зогсоочоор найз зөвхөн хүрээлэг болчих юм шиг хайгаад байдаг. Тэр бол уучлаарай бүр хизээч тийм биш. Харин ч эсэргээр чиний өмнөх оюутан цагийн найз, цэргийн найзтай ингээд сайн сайхан яваа найзууд чинь холбогдоод ингээд хамтарч ажиллах уу, инкүүдийнхүү баяр хүргэе гэдэгт ингээд солигддог. Хүний амьдралд угаасаа одоо 25 он цаг хэсүүлийн найзууд үлдээд 26 он миний амьдралд чинээр хүмүүс орж ирж байдаг байхгүй юу? Юунтэй адилхан архитектийн чинь хугацааны найзууд тэндээ ингээд үлдэнэ. Зарим нь чамтай хамт цаашаа алхах нь, зарим нь цаанаа үлдэнэ. Тэгэхдээ энийг бол хамтаараа ингээд хөтөлцөө замын цаана гарнаа гэсэн үг. Одоо явахтай архитект бол үнэхээр нийгмийн өвчин болчлоо. Энэ талаар ярихад хэрэглээгүй хүмүүс бол төдийлж энийг ойлгохгүй, тоохгүй. Гүн чи өөрөө болчих юм ямар сүртэй асуудалтай ном дэвтэр бичээл, нэмлэг домлогт 20 цагдаал. Тэгэл энийг уугаагүй тэт онцны төлөө хувцалж муцлаад машин авч өгөөл баяр хүргээл ажилд оруулаад ядаргаал нь шүү дээ. Уулуугаал тэгэл болоод болчтой л асуулт шүү дээ. Энгийн хүмүүс мэдэхгүй. Ингэж их хангамжаар зохицуулсан хэрэгжилжээн давхрал хэрэгжилж явж байгаа асар өндөр нь миний тонтолтын хэлбэр юм болчихж байгаа. Тэрийг мэдхгүйгээр айхтар гэмт хэрэгүүдийг хийгээд байгаа. Мансуурч болчих. Тэгэхээр энэ дээр бол зүгээр л орхичих. Та туслах гач хэрэггүй, үгүйсгээж хэрэггүй. За чи ууж идчихсэн юм уу? Одоо ингээ өөрөө ингээд хичээж байгаа юм байна те. За танд амжилт хийгээл ингээл ирж вэ, эмч вэ? Ямар ч насны хүнийг орхичихоо. Одоо 70 80 хүмүүс хүртэл тэмцэж байна. Үр ач хойч үеийн архины муухай асуудалтай те. Энэ тонтолтой ингээ үлдээчихгүй юмсан бас удам багсаага цэвэрлэх юмсан гэж 70 80 хүмүүс тэмцэж байна. 16 17 та залуучууд бас аавынхаа амьдралыг ээжийнхэн тэр амьдралыг тавтахгүйгээр хүн шиг амьдрах юмсан хичээж байна. Тэгэхээр зүгээр сайхан урам өгөөл орхичих. Түүнээс би тэр амар нөлөөлөхгүй яг мэрэгжлийн одоо өндөр тунгаан амж бусад төрлийн судалгаа хийсэн эдгээр хүмүүс туслана. Зүгээр энгийн бас архины амралтай байсан хүн ч бас учиргүй тусалж чадахгүй. Өөрөө бас тэр чи эмгэгтэй хүн. Одоо та хоёр асуудалтай
байж байгаад ингээд 15 жил хоёлаа авах дамсаагүй гэдээ яриа сууж явж зүгээр тусдан та хоёрт нэг 500 сая төгрөг одоо яг шилжүүлээд нэг хоолнд орчоорой гэдэг. За өнөөдөртөөс чинь эх 7 хоног та хоёрт нэг 2 тэрбумыг шилжүүлээд нэг жоохон байшин сан бариад амьдарчаарай гэд уучлаарай хоёлаа. 2 тэрбумчгүй хоёлаа ороод байх ч болно. Мөнгөн дээр контрол хийж чадахгүй. Ажил албан тушаал дээр контрол хийж чадахгүй. Сайхан хань ижил дээр контрол хийж чадахгүй. Үнэхээр ийм сонин савлгаа сэтгэл зүй эмгэгтэй хүн миний бодлоор бол одоо над дээр ажил аль болох амар амгалал байх нь чухал. Түүнээс эмоц нь одоо ч ингээд илэрч идэг. Маш хүчтэй уурладаг. Тэгээд нөгөө ингээд хэлэхгүй хүний амнаас гарч чинь хүний амнаас гараад хүний үг шүү дээ. Ам дотор л миний үг шүү дээ. Буцаагаад үгээ хямгадаж чадахгүй. Тэрэндээ маш их гимшдэг. Араас нь шаналдаг. Тэгэхээр одоо энэ харшил гардаг хүмүүс ингээд харшил гараад биендээ тос түрхэд ингээд гэдэг шүү дээ. Эсвэл тусаа руугаар тусаагаад гэдэг шиг ер нь энэ донтолтын төрлийн хүмүүс бол аль болох тайван л байвал тахилт нь бага юм уу гэж би анзаардаг. Тэгэхээр төрөн би хэлсэн шүү дээ. Уухгүй бол бүх юм болчихно биш. Тий. Ууж исэн үеийн тэр хуучин бодол хандлага төсөөл юу вэ? Байгаад байна. Тэрнтэйг нүүр цул засах хэрэгтэй. Уухгүй зөвхөн харагдах байдал. Харагдах байдал. Тэгэхээр уур уцаараа дарж нэг өсөндөө сэтгэл зүйн тайван, тогтвортой, тэнцвэртэй байдал байх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр уур гэдэг чинь өөрөө нэг хүрх юм бол одоо хяналтанд байдаггүй. Тэгдэг. Тийм. Тэгвэл тэр уурыг хяналтгүй гаргадаг, уурыг үүсгэдэг нөхцөл юу байна гэдгийг судлах хэрэгтэй. Ингэж анзаарч байна юм чи. Би ингэж ярьтыг. Хүүхэд ичтэйч хэр идэж гинөө. Дотор нэг бох байдаг шүү дээ. Яг тэр бохонд хүрэж яхад нь би ингээм амнаас суудтаад авахд тэр хүүхэд яах вэ? Уурлаа шүү дээ. Бүр уйлна. Ойр чахраа бачин болно. Тэгэхээр намаагаас дуртай зүйлээс мань холдуулчих واخхой. Би чинь архиа ууж дуулж хуурдаж цэрэг армаа ярьж жаргаж цэнгижсэн хүний чинь холдуулчихлаар хин намайг тоож ирэх юм. Би нөлөөлөө алдаад байгаа юм шиг хүчгүүч болсон юм шиг хүн аймхаж харагддаг болсон юм шиг санагдаад хэдий ингээд татгалцсан ч одоо миний хүчин зарим тийм илэрдэг байхгүй юу. Цаагаараа тийм нэг юм гомдлоод байгаа юм шиг тийм нэг өөрийнхөө хэрэг шиг бондоод байгаа юм шиг мэдж байгаа л да сайн сайхан эрүүлээ сайн сайхан хүн гэдгийг мэдж байгаа боловч зарим үед эрхээ хязгаарлалцсан юм шиг юм гомдол төрхтэй ийм байдал бэлтгэн яваад байдаг учраас л энэ хүмүүсийг тайван байлгуул зүгээр гэж би анзаараад байдаг. Тийм. Тэгэхээр тайван байлгана гэд нөгөө гэр бүл нь яг энэ хүнийхээ байдал тохируулж амьдрахаараа хэцүү. Гэтэ тэр өнгөө архины асуудалтай давхар хамгаалалд орцсон эхнэр хүн өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хайцсан байгаа шүү дээ. Яаж тэр хүнийг уулгахгүй байх уу? Уулгасны дараа яаж зогсоох уу? Тэгээ юугээд хэлжүүл уудаг үлээ гэд өөрийгөө цэнэд өөрийн хүсэл мөрөөдөл дуртай юм бүр байхгүй болсон. Тэгээ ирүүл болж ядчих хат дахиад бас ингээд арга ивэр нь явах гэж жоохон хэцүү. Тэгэхээр хувь хүн өөрөө одоо тэр уур гэдэг нь шүү дээ. Тэр уур бага насанд суугдсан байдаг. Уур гомдол байна. Гомдол тийм. Тэгэхээр энэ уур гомдол бага насны аль үед хэн суулгацсан бэ гэдгээрээ нөгөө далд хумсрыг удирдах ингэж ярилцаж ил гаргаж тэрнтэйг ажил сурах хэрэгтэй. Тэрнээс одоо татгалзаж байгаа хүнийг тайван байлгах хэрэгтэй гэд гэр бүлийг тэр хүнийг одоо ингэж амьдрах юм бол үндэ хэцүү. Тэгэхээр дийлэхгүй. Тэгэхээр хувь хүн өөрөө би юун дээр илүү их уурладаг вүлээ гэдгээ бодож өөртөө бодож тунгаан бодож ярилцж энийг одоо олж гаргалгаагаа олж. Хоёрдугаар энэ гэр бүл болон тэр хүний орчны хүмүүс маш сайн мэдрэмжтэй байж ярилцдаг байгаасаа ч үсэт. Тийм шүү дээ. Нээлттэй. Эрүүлэр учраас тэр хүнтэй ярилцаад ойлголцсон. Яг миний нэг хуурайд над дээр бас ингээл ирээд ойлал сохтуу ярьдаг л байсан. Тэр айгүй сонир юм л та. Яг ингээд амьдрал ирэхээр анхны хүнээсээ салаад ээж нь дараагийн хүнтэй суусан. Байнгын зоддог уух холгондоо. Тэгээд тэр дүү маань баг бахта зүхтаж гараад нохооныхоо өрөнд нугддаг гэсэн юм бэл. Нохооныхоо өрөнд нугдаад нохоотойгоо ингээд биеийн дулаан байгаа шүү дээ. Тэгээд өрөнд нугдчихдаг байсан юм. Нохооныхоо өрөнд. Тэгээ яг хөө тэр чинь зүйлд мэддэг олон заримдаа нохооны өрнөөс нь олон байрна. Тэгээд тэндээ ихэнх цагаа өнгөрөөдөг байсан юм байна. Уйлдаг, ярьдаг, нохоо амтаа нүдэн сайг ухаалаг шүү дээ. Тэгжил ер нь хэцүү орчинд өсөө тэгээд бас хэрэглэгч болцсон. Тэр айцаасаа болоо. Тэгээд сүүлд одоо том болоо сайхан хэрэглээгөө сайхан ерхий явж аваад үлдээ. Одоо нохоод ижигч. Яа за. Үржүүлдэг. Юндаг нэг гоё нохоо үзүүлэх залуучууд ч тийм. Тэр хүний орон зайг олох, таатай байлгах орчин бас айгүй хайжээд байх нь шүү дээ хүн. Нөгөө тэр айц дотор, гомдол дотор хэн орчин байна, хэн бас намайг ойлголцоо. Зөвхөн араатан биш л те. Хүний хувьч гэсэндээ ааваар дутдаг, ээжээр дутдаг. Тэрийг нөгөө аав ээжгүй хэлж чадахгүй, дутуугийн мэдрэмжээ дарж
өөр хүний аавыг зааж аав маань гэж хэлдэг, ээж маань гэж хэлдэг. Энэ байдлууд бас архиталт янз бүрийн донолтод ороход нөлөөлдөг юм байна. Өвөө эмээ дээр өссөн хүүхдүүд тэд нар маань бурхан болцохоор бас хөл алддаг юм байна. Сайн хань ижил дээр үл алдж байна. Сайхан үр өсгөө хүүхдээ өсгөж яваад алдчихын төлөх бас маш их асуудал байна. Хоёрт энэ мөрөөдө тоглоом. Энэ дээр айгүй хяналтгүйгээр алдаад гэр орондоо очихгүй олон хоногор ингэж яваад асуудал өртөөд байна. Гуравт одоо энэ хартал чинь бас өөр айгүй ахтар өвчин юм биш. Өвчин штэ харталт өвчин. Энд чинь жижиг хэрүүл болоод намждаг байсан бол одоо энэ чинь мөр хүний амнаас нь хөрхүүч хэмжээний болж чинь. Та энэ дээр ямар бодолтой явдаг вэ? Харталт угаасаа өвчин. За энэ яагаад харталт ингээд өвчний хэмжээнд өнөөдөр ирчих вэ гэхээр бага наснда нөгөө хайрлагдаагүй, дутууд улмгийн мэдрэмжтэй тий. Эсвэл бол ингээд зэрэгцэж байгаа хүмүүстэй ингээд одоо харьцуулж тэрийг илүү их хайрлах тий. Тэр үед нөгөө хүнд чинь өөрт нь хайрлагдах ирэхгүй юм шиг тий гологдсон юм шиг ийм мэдрэмж аав штэ. Том болохоор тэрийг өөрийн болгож өмчлөх гэсэн ийм бодол төрж идэг. Ер нь бол донтогч асуудалтай хүмүүсийг харж байхад ер нь бага наснда тэрвэрлээгүй хүүхдүүд, хайрлуулаагүй хүүхдүүд, тий гомдсон, гологдсон хүүхдүүд. Эрхэлт маш багтаа. Эрхэлт багтаа. Хайр байхгүй. За тэгээд дандаа загнуулсан тий. Чи арчаагүй тэнийг тий нөгөө ер нь бол эртөө хүүхдүүд голцоо аавдаа хүлээн зөвшөөрөх гэж л ер нь явсаар агаад тэгээ аав нь одоо тэр үеийн бидний үеийн ээж аав эмээ өвөө тэр чинь бол дууга бай тэгээ гиз сатгалан мөр бүтэн болоо юм биш үгээд бид нар чи уйлж нөгөө мэдрэмжээ гаргах гэдэг тас хориулдаг байсан. Одоо надад нэг залуу өөрсөлдөж ирж байгаа юм л да. Би ууж ижил үгээ хэлдэг. Тэгэхгүй бол миний амнаас үг гардаггүй, зориг хүрдэггүй гэж. Тэгээд тэрнтэй ингээ уулзаад ярилцж хахад бүр бага байхаас нь аюу их ярьдаг байсан юм лээ хүүхдөө. Тэнгүүд нөгөө ээж аав дугаа бай яас их ярьдгийг. Тэгээд томчуудын дунд орж ярьлаа. Дугаа бай чимээгүй вэ гэж давталсаар хагаад нөгөө өвчин томрох тусмаа хаагдцсан. Хаагдаад тэгээд гэр бүлтэйч болсон. Тэгээд харин яаж нэг эхнэрээ найрж авч суусан байдгийг мэдэхгүй гэж яриад байгаа байхгүй. Азал юм та. Тэгээд одоо нөгөө өөрийнхөө үгийг хэлэх гэсэн чинь хэлж чадахгүй байдаг. Хар залуугаасаа тий. Тэгэл нөгөө 50 г 100 г уужгаад үгээ хэлдэг болсон. Тэр нь дадал болчихсон. Хүүхдүүд нь ч томорсон. Нөгөө яг дадлаараа. Тэгээ одоо ингээд имчилгээнд оруулаад ингээд архинаас гарах хэрэг би архинаас гарахгүй. Яг тэгэхээр би үгээ хэлж чадахгүй зориггүй болчихсон. Үгээ хэлж чадхаа болсон. Үзэл бодлоо одоо хэлж чадхаа чадхаа болсон. Тэгэхээр тэрийг эрүүл болгохын тулд эрүүлэр нөгөө харилцаж өөрийг нь ойлгуулах ийм аргад сурах гээд ярилцж шít. Тийм. Одоо сая таны та бидний өмнөх зөвлөлийн зочноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тасаг хариуцсан эмчиж олцсон. Тэнд дундсандаа бол гихцсэн хүүхдүүд. Яг үнэ. Нийгэм сайн мэддэггүй нэг. Яагаад би тэр эмчиг зочноор өрсөн бэ гэвэл энэ архины асуудлыг бид тэр өнөөдөр ярьж байхад энэ асуудлаас чинь гарсан үр дагавар үр хүүхдэд нялзааж ирж байна. Хүсээгүй, сонирхоогүй, төлөвлөгөөгөөс ихс харилцаанд оролцож байна харигталтаа. Тэн донд хүүхд олцсон. Ингээд ай хүүхд олсонгүйгэж мэдэхгүй явсаар хагаад төрүүлчихсэн. Одоо ингээд гээцсэн. Тэр эмнэлгийн боор байхгүй. Одоо ингээд төрийн хамгаалтанд эм чимлэгийн ажилчид анхаарал тавиад 10-аад хүүхд байна. Сая шинжилгээр очиж жоохон тусалцаа үзүүлсэн. За миний өмнөх хөвчөнд одоо зочилж очижсэн үед одоо жишээлбэл туул гэдэг охин байсан. Нилээ өөрхөн бага насны хүүхд байсан. Сая очиод нилээ өөрхөн өсвөр насны тэр хүүхд болцсон байна. Тэгээ эдгээр хүүхдүүд чинь тахир дутуу, саажилттай, янз бүрийн байдалтай. Тэгээд энэ их архиталт, энэ их замбраагүй уулт бие үзлий чи арталт хүүхэд охирч байгаа шүү дээ. Бүтэн. Харин тийм бүхэл бүтэн хүүхэд шүү дээ. Насан турштай. Хамгийн амар нь тэр. Ухамсарлахгүй байгаа байхгүй юу? Архичин үнс айгүй муухай амиа бодож уудаг. Би юу нууж байгаад өгсөн чи явах те 10-аас одоо би хүртгээ хүрчлээгээ тэр өгөөж ямаараа тэр нохоо өглөр өгсөн чи хожим тэр хойно нь хүүхдийн хувь заяа хувь тавилан бүхэлдэн хүний амьдралаар тоглоод явж байгаа мэдэхгүй. Өчнөө олон настай өндөр аав ээжигээ амьдаар нь хатааж байна. Хань ижлээ нулимстай нь хатааж байна. Өөр хүүхдээ бүр асар их айц дотор гэж өнжүүлж хамуулж байгаа мэдэхгүй. Нэг айл дасраад унцсан л байдаг. Нэг буудалтан өвтчлээдэг. Ард нь ямар их өөршөр өвчин зовлон цус нулимсаар төлөж байгаа анзаардаг. Өчтөрч миний найз над руу яриад паналж лээлээ намайг. Нэг буудал сунгаад өгчөөч хэд хоног архичлаа гаруул хөлчих гээд байна. Гарсан хоног чамайг юу л хэлэн дагаа явъя. Одоо л энэ архив болоод амлж ийн л гэдэг хэллээ. Тэр зэргийн амлалтыг зөндөө сонсож байна. Өгч явсан ч хүн өөрөө. Тэгэхээр энэ чиглэл рүү хоёлаа ингээд харж та ингээд эрүүл мэндийн мэрэгчлэн талаасаа би бас нэг даван туулагчтай ийм хүн талаасаа ингээд ярилцсан өнөөдөр урилга хүлээж авчирсан танд маш их баярлалаа.
Би таныг бас дахин уурна. Тэгээд хоёулаа бас за мөн хардалт болон давхар хамаарлын талаар арай жоохон дэлгэрэнгээр бас ярий. Номын талаараа бас танилцуулъя. Энэ ном маань юу хаагур худалдаалагч нь тантай хүмүүс холбоо баригвал ямар утсаар холбогдож хаана ямар байршлаар холбогдох боломжтой. За одоо би Саппорогийн яг автобусны буудлын урд талд номт гэд уламжлалын эмнэлэг байгаа. Уламжлал дотрын эмнэлэг байгаа. Тэнд ажиллаж байгаа. Зөвлөгөө аваад уулзаад ингээд хөтөлбөрт хамрагдаад явна гэвэл хаягийн дээр ирж болно. Миний утасны дугаар 99 80 49 16 холбогдож байгаад ирж болно. За номыг хаанаас авах боломжтой? ном бол Мир ном, Интер ном, Аз хур ном номын дэлгүүрүүд байгаа. Тийм. Энэ сэтгэл готрлын тухай ном маань би яагаад энийг гаргасан гэхээр энэ нийгэм сэтгэл готролтой хүмүүс их байна. Зөвхөн арх биш шүү дээ. Арх биш. Гэтэл яагаад нийгмээ дагаад сэтгэл готролтой хүн би сэтгэл готролд орчлоо. Тэгээ ийм ууй гэдэг юм ингээ ирж байгаа. За яхаа бүр үнэхээр хүнд сэтгэл готролтой болцсон хүмүүс маань эмчтэйгээ уулзаад имшээгээ хавсраад хийж болно. Гэтэл тэр хүмүүсийн 10 хүн ирлээ штэ. 8 нь зүгээр л хямралд орцсон. Өөрийгөө олж мэдэхгүй, юу хийхээ мэдэхгүй, зорилгоо тодорхойлоогүй хүмүүс байх гэдэг. Энэ талаар би тантай дараагийн нэвтрүүлгээр ярилцгаая. Яагаад гэвэл зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Салалт нийлж чинь дахиад архитектурын холбоотой явчихна. Худ ургууд амьдралд оролцсон. Өргөн бирүүдийн тата тавга уур амьсгал байна. Асар олон шалтгаан болно. Нөгөө ном бон цагаан зам гээд сэтгэл готол түнтэй ажиллах сэтгэл заслын хөтөлбөр зөвлөгөө арга зүгээд 1-2 дугаар дэвтэр. Үнэхээр би номын талаар жоохон дэлгэрүүлээд бас таны ажлын цаг завыг хараад дахин энэ талаар бас нэг уулзаж ярилцъя гэж бодож байгаа. За юу нухтай бас сэтгэл зүйч болон янз бүрийн коучүүдийг ураад байгууллага хамт олон хувь хүн ингээд ярилцлага авах гээд тодорхой хэмжээний төлбөр төлдөг юм аа. Тэгэхээр бас бидний мөнгө төгрөгийн боломжтой боломжгүй хүмүүс байна. Тэгэхээр одоо таныг ингээд нэвтрүүлэгтээ ураад би бас энэ төрлийн хүмүүсээр мэдээл олгоё. Одоо сурталчилгаад ингээд нэг ном таниулаад юм уу, үйлчлэгээ таниулаад байгаа юм биш ээ. Бас үнгүү авсан зүйлээ бид үнгүү хуваалцдаг юм аа. Амьдралын зарчим шүү дээ. Энэ шалтгаанаар ингэж хуваалцъя гэж бодож таныг урьсан. Урилга хүлээж авч хүрэлцээсээ бол маш их баярлалаа. За тэгээд таны би яриандаа дурдлаа ш таны цаг завыг харж байгаа дахин хоёлаа нэг ингээд дугаар хийя, нэг 2 дугаар хийж болноо. Ингээд бас хүмүүс маань комментиг дээр харъя. Ямар зүйл асуулт байна те. Ингээд зөвхөн архитектуртуу, харталтуу байхгүй шалтгаанаар ингэж энэ хар тамхи мас урах дон гэл сексийн дон, гадуур тэмдэг дон гэл асар олон төрлийн донгууд байгаа. Энийг жоохон задлж ярих гэж бодож байна. Тэгээд таны амьдрал сайн сайхныг хүсье. Хамт олон гэр бүлд нь бас жаргалыг хүсье. Тэгээд дараа та нэвтрүүлэгт маань бас цаг зав гаргаж хүрэлцэн ирж дахин оролцоорой гэж уурах байна. Баярлаа. Тэглгүй яг хоо нийгэмд хэрэгтэй. Нэвтрүүлэгт бол дуртай оролцсон. Тий. Одоо та жишээлбэл ингээд хэрэглэгч болон донтолтын төрлийн хүмүүс туслаа явж байна. За би бас өөртөө ингээд энэ зүйлээс татгалцаа тэмцээ явж байна. Бид хорвоо дээр мөнх боссон. Тэгэхээр одоо энэ байгаа нөхцөлд даван туулсан хүн болон даван туулагч нар тусалж байгаа та бүхэн ингээд хэд хэдэн үндсийн нэг дуулах юм бол залуу хооч үе жоохон асуудлаас сэргийлэх юм да. Одоо ч гэсэн ингээд бие замчаад толгоон шаналаад шингийн эмчил гэж чадахгүй, юм чийдэж чадахгүй, бизнес чадахгүй хар болсон цутгаа сууж байгаа хүмүүс байгаа. Зөндөө байгаа. Эргэн тойрон жижигэргээтэй явж байгаа хүмүүс байж л байгаа. Заавал бүгдийг архины асуудалтай, хар тамхины асуудалтай ийм гэж яриад байгаа юм бишээ. Сэтгэл готрол энэ хэцүү байдалд юу авчиад байна гэдэг талаар дараагийн төлгөөрөө дахин дурдж ярив. Шалтгаантай учраас бид нар ийм байдал өртөөд байгаа. Яг үнэ шалтгаантай учраас юм байна. Олж харъя гэсэн энэ үнцээр ярих гэж бодож байна. Тэгээ урилга хүрэлцэн авч хүрэлцэн тань дахин баярлалаа. Баярлалаа. За үзэг сонсогч та бүхэнд баярлалаа. Өнөөдөр миний зочноор Тунгайч маань нэрлээ найруулагчаар Батүлцийн маань хамтдаа байлаа. Ингээд та бүхэн 82.7 дээр FM-ээр сонсоход гадна хөгтөнгөрч гэрэлэр хүчин бидний бэлтгэр өгч байгаа сонирхолтой подкастуудыг одоо бүрийн ихээр нь үзэх сонсох бүрэн боломжтой. Манай Яма гэтэл одоо даалдах хүмүүсэр мөн гоо сайхан эмчнэрийн талаар ярилцдаг. Манай хөтлөгч Туул ихэд шийдэл ухаанд тань мэдхүн талаар ярилцдаг. Манай Хатанбаатар ихэд шинэ үеийн болон өмнөх үеийн залуу уран бүтээлч дуучид жүжигчтэй оролцдог. За манай хөтлөгч Агийн ихэд пянцны түүхийг ярьж бас Монголын ийм түүхэн уран зохиол болон урлагийн мэдээлэлүүдийг өгдөг юм. Онцлогтой мэдээллүүдийг бэлддэгэ ингээд сонсож үзэх та бүхэн бидний бэлтгэн өргөж байгаа мэдээлэлтэй хамтаа гараа ингээд хөтлөгч ганцаа та бүхэн тавтай баярлалаа.